Чингис хаан музей 10 дугаар сарын 11-ний өдөр нээлттэйлээ. Энэ үеэр ерөнхийлөгчийн зарилгаар төрийн 9 хөлт цагаан тугийг төрийн ордноос гарган музейд залсан юм а. Нээлтэнд төрийн тэргүүн болон төрийн нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд оролцлоо. Чингис хаан Хаад ядууртны музей 10 дугаар сарын 12-наас иргэдэд нээлттэй ба музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулах ажээ. Тасалбарын хувьд нэг хүн 30 мянган төгрөг бол оюутан залуус 25 мянган төгрөг, гэр бүл 20 мянган төгрөгөөр үзэх боломжтой ажээ. Мөн түнчлэн хуулийн дагуу 0-аас 16 настай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад наснууд үндэлбэргүй үзэх боломжтой юм а. Чингис хаан музейн нээлтийн үеэр Аз дэвдээ эхний аргад багтах хэмжээтэй нүүдлийн соёл иргэншлийн цогц түүхийг харуулж чадах музей хэмээх шинжлэх ухааны ордондоо болж ön хэмээн тус музейн захирал Чулуун онцолж байлаа. Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан хүнсүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Батэрднийг өнгөрсөн 7 хоногийн 5 гарагт авилгатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Түүнийг зам тээвэр хөгжлийн аманд ажиллаж байхдаа албан тушаалаа уруулан ашиглаж хөрөнгөцсөн байж болзошгүй хэмээн шалган 48 цаг саатуулан сулласан бөгөөд тухайн хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорох шийдвэр гаргажээ. Тодорхойлбол 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрэггүй иргэн анхан шатны шүүхээс Батэрднийг 1 сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорох шийдвэр гаргасан байна. Прокурорын байгууллагаас өнгөрсөн 7 хоногт Батэрднийг үргэлжлүүлэн 1 сарын хугацаатай цагдан хорохыг санал хүргүүлсэн байсан ч тэрээр шүүгчээс татгалцсанаар шүүх хурал хойшилсан бол энэхүү 10 дугаар сарын 10-нд болсон байна. Улсын их хурлын гишүүн асан Бат Зандан өнгөрсөн пүрэв гарагт буюу 10 дугаар сарын 6-ны өдөр авилгатай тэмцэх газраас баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн. Түүний хөгжлийн банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорох шийдвэр гаргажээ. Тодорхойлбол 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрэггүй иргэн анхан шатны шүүхээс Бат Занданг 1 сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорох шийдвэр гаргасан байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн баасан цагт нарын нэр бүхий 3 шүүгдөгч нэг хуулийн этгээдэд холбогдох Эрэггүй иргээг Хангул дүүргийн Эрэггүй иргэн анхан шатны шүүх өнгөрсөн 8 дугаар сард хянан хэлэлцгээр товлсон. Гэвч шүүгдөгч мөн хоёр COVID-19 өвчний учир эмчилж байгаа талаар түүний өмгөөлөгч Баярмаа 1-р хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт хэрэглүүлсэнийг шүүх хүлээн авч мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жиж товлохоор хойшлуулсан юм а. Тус хурал энэ сард болж шүүхээс өмгөөлөгч баасан цогтод 4.4 жилийн хорихол оноож авилгал авсан шүүгч нарыг 7.5 сая төгрөгөөр тархлаа. Тодорхойлбол Хангул дүүргийн Эрэггүй иргэн анхан шатны шүүх энэ сарын 11-ээс эхлэн өмгөөлөгч баасан цагт болон шүүгч асан мөн хоёр инх цэцэг барилга үйл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал гал буян Улаанбаатар Импекс компанид холбогдох хэргийг хаалттай хэлцэж энэ сарын 13-ны өдөр дараах шийдвэр гаргасан байна. Шүүхээс шүүгдөгч баасан цогтыг хахуул өгсөн үндэслэлээр 4.4 жил, шүүгч мөн хоёр инх цэцэг нарыг хахуул авсан албан тушаалаа уруулан гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутай тооцож 7.5 сая төгрөгөөр торох ялгагдуулж Улаанбаатар Импекс компани түүний төлөөлөгч галт буянг цаатгажээ. Иргэн сануулахад баасан цогтыг 2022 оны 4-р сарын 4-ний өдрөөс 1 сарын хугацаанд цагдан хорох шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин 1 сар буюу 6-р сарын 7-ны хүртэл цаатуулах хугацааг сонгож шийдвэрлсэн. Түүний өмгөөлөгчид баасан цогтыг батлан дааталд гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хангул, Сонгон архан дүүргийн Эрэггүй иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд өнгөрсөн 5-р сарын 13-ны өдөр батлан даатанд гаргасан юм а. Мөн тагнуулын ерхий газраас баасан цагттай холбоотой мэдээлэл хийж нэр бүхий улс төрчдийн бие талтахаар завдаж исэн хэмээн мэдэгдэж байлаа. Өргөн амарч газрын захирал инх цэцгийг үүрэгт ажилласан чөлөөлөх шийдвэр гарчээ. Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбоо болон эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчдийн эвлэлийн холбооноос өнгөрсөн пүрэв гарагт хамтарсан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ өргөн амарч газар буюу 1-р төрх эмнэлгийн захирал инх цэцгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол ивчжээ. Түүнчлэн нийт 487 ажилтнтай тус эмнэлгийн 138 ажилтныг инх цэцэг захирал ажлаас хаалсан тухай мэдээлсэн юм а. Улмаар ажилчдыг
эмнэлгийг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг эрүүл мэндийн сайд энх болдоос шаардаж байгаагаа мэдгдсэн юм. Өргөн амарч газар төрөлдсөн мэрэгжлийн эмнэлгийн удирдлага энх цэцэг эмч эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж олноор нь ажлаас чөлөөж байгаа асуудлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчлийн хэлбэрийн холбооноос хөндөж өргөн амарч газраас 2021-2022 оны байдлаар нийт 138 ажилтан халагдсан. Эрүүл мэндийн яамны эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос энх цэцэг захирлыг ёс зүйн дүрмийн 6 залт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан тухай хөндөж байсан юм а. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн 3 дугаар ээлжийн цахим бүртгэл 10 дугаар сарын 10-нд эхэлсэн. Цэцэрлэгийн бүртгэл e-Mongolia системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суух хэрэгэн хүсэлт илгээх боломжтой юм а. 2022 оноос 2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 1-р шатанд 12217 хүүхэд бүртгэлсэн бол 2-р шатанд нийт 11038 хүүхэд бүртгэлжээ. Улсын хэмжээнд энэ оны 9-р сарын байдлаар 233,053 зөвчлийн хэрэг бүртгэгдсэн нь 8-р сартай харьцуулахад 0.1%-аар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 74.2% нь нийслэлд, 25.7% нь орон нутагт бүртгэгдсэн бол 99%-ийг цагдаагийн байгууллага, 0.18%-ийг мэргэжлийн хяналт, 0.1%-ийг онцгой байдал, 0.79%-ийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаатнууд шалгаж шийдвэрлэжээ. Дээрх хугацаанд 230,895 хүн 293 хуулийн этгээд зөрчлийн тухай хууль зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 0.7%-аар буурч хуулийн этгээд 13.6%-аар өсжээ. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76% нь эрэгтэй, 24% нь эмэгтэй бол 64.4% нь 26-аас 45 насныхан байна. Өнгөрсөн 9-р сард үлдэгдсэн зөрчлийг 8 сартай харьцуулахад мөрөөдөө тоглоом тоглох зөрчлийн хэргийн гаралт хамгийн их өссөн дүнтэй байгаа юм байна. Тодорхойлбол мөрөөдөө тоглоом тоглох зөрчил 3 дахин, олон нийтийн газарт зөв бусаар биеэ авч явах зөрчил 29.4%-аар, гамшигаас хамгаалах тухай хууль зөрчил 25%-аар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 17.5%-аар, нийтийн зориулалттай орон сууцны орсон суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7.6%-аар, танхаарах зөрчил 0.4%-аар тус өсжээ. Харин хулгайлах зөрчил 21.4%-аар, архитан сатуурхтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.8%-аар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үйл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 16%-аар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1%-аар, гэр бүлийн хүчирхэгтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.4%, хүний биед халдах зөрчил 0.3%-аар тус буурсан хэмээн улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Баянзүрх дүүргийн баруун Алтай өлгийн их газарт энэ сарын 10-ны өдөр өсвөр насны эрэгтэй онц ноцтой хүү амны хэрэг үлдсэн болох нь тогтогдчихэ. Энэхүү хэргийн тухай мэдээлэл оройн 23 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд дуудлага мэдээллийн дагуу албаныхан хэргийн газарт очих үед тус дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай 16 настай эмгэгч нь төрсөн эцэгтэйгээ маргалдаж хоолойн тус газарт нь 8 удаа хэвлэд 1 удаа утгалж амь насыг нь хохироосон болох нь тогтогдсон байна. Хэрэг үлдэх үедээ хэргийн холбогдогч нь архи согтуур хундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд түүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Одоогоос 2 жилийн өмнө Монгол улсын нийт хүн амын дунд хийсэн судалгаагаар монголчуудын 34% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэх дүгнэлт гарсан бол өнөөдрийн тоо улам нэмэгдэж Монгол улс архитектараа дэлхийд 15-д жагсаглжээ. Баримтаас харахад манай улсын архин донтох архитект залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж, архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт жил ирэх бүр өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл өчигдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөр хүчтэй мэдрэгдсэн талаар иргэд цахим утаснаа нийтэлсэн. Энэ талаар одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад өглөөний 8 цаг 52 минутанд байгальд нуур орчимд 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний чичирхийлэл 10 минут гаруй хугацаанд 3 магнитудын чичирхийлэл Монголын нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Тухайлбал Улаанбаатар хот Дархан, Сэлэнг зэрэгт мэдрэгдсэн байна. Чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн хэсэг нь Улаанбаатар хот, тодорхойлбол 100 айл, Баянбүрд, Сүхбаатарын талд байсан гэжээ. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар онцгой байдлын газарт мэдээлэл ирээгүй байна. Энэ жил Монголын нутаг дэвсгэр дээр 6.5 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэдийд ажиглагдсан байна. Энэ нь 7 магнитудын газар хөдлөх томоохон эрсдэл үүсэх тохиол болж магадгүйг одон орон геофизикийн хүрээлэнгээс анхаарууллаа.